Жишээ нь дуулга студийн 7 хоног тутмын телесэтгүүл Монголын радиогоос эрхэлдэг цэрэг хорны сэдвтэй нэвтрүүлэг бий. Бидэнд дай хэрэггүй, энх тайван хэрэгтэй. Гэхдээ энх амьдралыг эх орны хүү хамгаалдаг тул эхлээд сурвалжлагч сэтгүүлчид микрофон, камер барьж өр зүрхэнд эх орон гэсэн үзэл санаа тулгшсан эр хүн бэлтгэдэг юм. Энэ уламжлал үргэлжилсээр байна. Их музыкч та бүгдийнхээ амрыг альдгая. Эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Санаанд нутгатхааргүй сайхан дурсан гэж зөндөө бий. Харамсмаар юмнууд зөндөө бий. Одоо жишээлхэд тэр ахмадууд тийм чин үнэн яриа телевизээр гардаггүй байлаа. Одоо наандаж хэлэхэд за ингээд дайсантай анх тулахад ай чи юу гэд. Айдаг байсан. Тэгээ яадаг байсан. Өөрийн мэдлгүй л дарга цагчтаас нууж авч үлдсэн сахиусаа барьж явдаг юм да. Ч байх юм уу? Нөгөө эмээгийн зааж гисэн майн мэгцнэл зөв өөрөө ирэхгүй төдгөн л уншдаг байсан шүү дээ. Гэх мэт яриа хасагчл. Нөгөө шашингүү үздэг гэдгээр эт ард түмнийг сонгийг ирүүлж байлаа. За тэгэл анх одоо дайсныхаа өдөөс сумтай боо шахаад буудах гэхээр ямар байд юу гэхэд чаддгүй штэ гэж. Чаддгүй штэ. Толгойр үнэхтэй чиглүүлэл шагаад тийм тэгээ чадахгүй доошлуулдаг юм чээж рүү. Тэгээ тэнд нь чилэг нь байгаа юм, шуурн байгаа юм, зүрх нь байгаа юм мэдээд байгаа юм. Тэгэл тэгж жагаал доошлуулаад бууцсан болдго штэ. Заримдаас их хараалж чадахгүй зүгээр чиглүүлэл бууддаг. Тэгжил хажуу хавийн ганцны цэрэг оногдоод шархдаг ч юм үхэхэд ихэн алдад жинхэнэ айц үсттэй ороод тэгэл одоо өөр ирэхгүй шаагаар бууддаг юм л да. Гэх мэтийн одоо телевизээр чөлөөтэй гарах ийм амьд талуун ярианууд аль нэгэн галүлээтгэд марал хасагдчихдаг. Тэр нь л харамсдаг байл. Тэгэхээр эх орны төлөө нэвтрүүлэг гэдэг чинь анханасаа ерөөс эрсэг яад тийм байсан шүү дээ. Ард түмний хэрэгцээгээр гарсан яахгүй. 1987 оны үед уулзаж байсан 6 дугаар хоёрт дивизийн хоёрт дивизионы захирал өндрийн шагдарч уу гэж комиссар хэлж байсан үгийг би зориулын тэмдэглэе гэж болж байна. Эх орны төлөө нэвтрүүлэг инксакт яагаад хэрэгтэй вэ гэхээр эх оронд цэрэг хэрэгтэй болсон тэр цагт эх орны иргэн бүр бэлэн байхын тулд эх орны төлөө нэвтрүүлэг явж явах ёстой юм а. Энэ бол мөнхийн шүү гэж тэр өвгөн 87 онд хэлж байсан. За уламжлал шинжилгээг хадгалж бид бүхэн уран бүтээлийнхаа ерөнхий хэв загварыг одоо цааш нь үргэлжлүүлэхийг зорж байгаа. За түүнчлэн одоо орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл за энэ цахим ертөнц мэдээллийн 90-100-д бас хөл нийлэн алхахыг бас эрмэлзэж байна. За бид бол цаашдаа одоо цахим платформ, YouTube сувг, за подкаст гэх мэтлэнгийн олон зүйлүүдийг бас ялангуяа залуу үеийнхэнд зориулж, залуу үеийнхний үзэж харж байгаа, сонсож байгаа тэр сувг дээр нь энэ эх оронч үзэл хүмүүжлийг сурталж авсан мэдээллүүдийг хүргэхээр одоо зорж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз тэртээ олон жилийн өмнө үзэгч залууст цэрэг эх орны сэдэв агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж байсан бол 1981 оноос Батлан хамгаалах яамтай хамтран мэргэжлийн бүтээлч залуусыг урьж залуус эх орны төлөө нэвтрүүлэг бэлтгэсэн түүх ийм. Энэ нэвтрүүлгийн 40 дахь жил нь энэ намар. Он жил улирсаар эх орны төлөө нэвтрүүлгийн 40 дахь намар. Уран бүтээлчт нь саар шинэлээ тайлсан буурал ахмадууд болжээ. Тэртээ жилийн яриа сурвалжлага төдийгөөс булан хуудас бүр нэмсээр телевизийн бүрэн хөтөлбөр болтлоо өргөжлөө. Явсан километр мянгаар уулзсан залуус түмээр хэмжигдэнэ. Эх орны төлөө нэвтрүүлгийн уран бүтээлч хамт олон бас Монголын үндэсний телевизийн хамт олон бүхэлдээ энх амьдралын төлөө эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд нэр төртөө оролцож
55 дахь намартайгаач золголоо. Юм бүгдэд дэвжин дээшлэх нягууртай. Ахмад залуу үеийн нийт уран бүтээлчдээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирв. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.